Энэ удаагийн дугаараар 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний G хэсэгт багтсан шигшээ багууд болон тэдний онцлог тоглогчдыг танилцуулъя. G хэсэгт Европоос Бельги, Африкаас Египт, Азиас Иран болон далайн орнуудын төлөөлөлд Шинэ Зеландын шигшээ багууд багтжээ. 2010 оны дунд үеэс эхлэн Бельгийн алдан үе эхэлсэн бөгөөд Эден Азар, Кевин Де Бройн, Ромелу Лукаку, Тибо Куртуа, Винсент Компани, Ян Вертонген, Тоби Алдервайралд зэрэг тоглогчид нэг үед гарч ирснээр Бельги дэлхийн хамгийн хүчтэй шигшээгүүдийн нэг болсон. Тэд 2015 оны 11 сард дэлхийн чансааг анх удаа тэргүүлж эхэлсэн төдийгүй бараг 4 жилийн турш тэргүүлэгчдийн нэг байсан юм. 2018 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүрэл медаль хүртсэн амжилт нь тэдний хувьд энэ тэмцээний хамгийн том амжилт болсон. Энэ жилийн хувьд Бельгийн бүрэлдэхүүн туршлагатай зарим тоглогчид дээр шин залуу авиаснууд нийлсэн маш гоё баг бүрдсэн байгаа юм. Энэ багийг зангидаж манлайлж чадах цор ганц хүн бол мэдээж Кевин Де Бройн билээ. Довтлогчдоо энийг хийгэж байгаа мэт гоёмсог дамжуулалтуудыг гаргаж өгдөг тэрээр түүхэн дэх хамгийн шилдэг плеймейкеруудын нэгээр нэрлэгдэх нь дамжиггүй. Сүүлийн жилүүдэд нас ахих, хүнд бэртэл гэмтэл гэх мэт асуудлуудтай нүүр тулсан ч түүний туршлага, тоглолт унших ур чадвар нэмэгдсэн үү гэхээс бураагүй нь ойлгомжтой. 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн түүний хувьд шигшээ багийнхаа хамт амжилтын төлөөр зүтгэх сүүлийн том боломжуудын нэг байж мэднэ. 1934 онд Африкчуудад анх дэлхийн аварга шалгаруулах тэмцээний замыг гаргаж байсан Египтийн шигшээ багийн хувьд ТV аврагада хамгийн шилдэг амжилттай багаар нэрлэгддэгч өдийг хүртэл дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн шатнаас цааш шалгарч үзээгүй байна. Сүүлийн жилүүдэд Египт суперод Мухаммед Салахаар удирдуулж байна. Энэ дэлхийн аваргаар Салахаас гадна Омар Мармушч мөн Европт өндөр түвшинд тоглож буй тул олонний анхааралд зүй ёсоор байна. 9 жилийн турш маш олон амжилтыг үзүүлээд энэ улирлыг дуусган Ливерпул дэх карьераа дуусгасан түүний хувьд өөрийн төрлөх улсаа дэлхийн аваргын хэсгээс гаргахаар дахин нэг зүтгэх болно. Бусад залуу тоглогчдод ч гэсэн багийнхан супер одоос ялгарах авра нөлөөлөх нь гарцаагүй. Мөн адил дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн шатыг давж үзээгүй иранчууд 4 дахь удаага тасралтгүй дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох гэж байна. Ираны шигшээ багийн хамгийн онцлог тоглогч бол мэдээж Мехди Тареми билээ. 1992 онд төрсэн шилдэг тоглогчдын нэг тэрээр өнгөрсөн улиралд Грекийн Олимпиакс тоглон 24 тоглолтод 10 гол оруулсан тун давгүй амжилттай дэлхийн аваргыг зорж байна. Багийн хамгийн туршлагатай голтой тоглогч тэрээр эрхийн төлөөх тоглолтуудад ч гэсэн чухал гоолуудыг оруулж бага дэлхийн аварга руу хөдөлсөн. Тэрээр олон улсын түвшинд 100 гаруй тоглолтод оролцсон туршлагатай бөгөөд Ираны түүхэндх шилдэг мэргэн буучдын нэг юм. Далайн орнуудын атман Шинэ Зеландын шигшээ баг өмнө нь 1982 болон 2010 онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан. 2010 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээр тэд нэгэн сонирхолтой амжилт үзүүлсэн нь хэсэгтээ хожил авч чадаагүй ч мөн огт хожигдоогүй 3 тэмцээтэйгээр тэмцээний өндөрлүүлсэн юм. Крис Вуд бол Шинэ Зеландын шигшээ багийн ахлагч бүх цаг үеийн шилдэг мэргэн буучдын нэг. Тэр Премьер Лигт олон жил тоглосон туршлагатай бөгөөд ялангуяа Бurnley-д байхдаа Премьер Лигийн тогтвортой гол оруулагч болж өөрийгөө батлан одоо Nottingham Forest-д тоглож байна. Вудийн хамгийн том давуу тал бол биеийн хүчний тоглолт, агаарт тоглох чадвар, байрлалын мэдрэмж, торгуулийн талбай доторх тайван шийдвэр гаргалт зэрэг юм. Шинэ Зеландын шигшин хувьд тэр зөвхөн товтлогч биш, бүхэл бүтэн багийн итгэл найдвар нь билээ. Энэ удаа G хэсгийн танилцуулгыг хүргэлээ. Дараагийн бичлэгийн мэдээллийг хүлээн авахын тулд subscribe-а дарж хонхоо асаагаарай.